Та бүхний амрыг ирье. Би өөрийн бичсэн хар хүн номоо та бүхэнд уншиж төлөвлүүлж байна. Хар хүн ном 17 дугаар бүлэг 10-аас 7 дугаар хэсэг. За өнөөдөр 7 нүүр юм уншиж өгөх учраас үнэхээр төвчээртэй хүмүүс нь л эцэс хүртэл нь явах байх. Эсвэл одоо ингэж сууж байгаа янз бүрийн юм сонсох дуртай хүмүүс нь ч юм уу тийм. За Гарудагийн домгийн эргцүүлэл гэж. За Гаруда бол энэтхэгийн хиндүү шашны домгийн амьтан юм а. Өнгөцхөн харваас шувууд яагаад могой барьж иддэг болсон тухай үлгэр. Баг залуу хүмүүст үлгэрлэл дуурайлал өгөх баатарлаг туйлс уран зохиол юм а. Одоо нэг тийм Дэвид гээд нөхөр Голиатыг ялсан малсан ч гэдэг юм нэг тиймэрхүү баатарлаг үлгэр одоо гэдгийг зохиол ямар нэгэн шашинд хэрэгтэй байдаг. Тэгэхээр иймэрхүү одоо юу гэдгийг хийсвэр баатарлаг тийм зохиолохгүй юу? За аянганы эзэн Индра хэрэг төвхт ороод байсан Балахилия нарт туслахгүй, тоохгүй, бүр шоолж байхад Гаруда модны мөчөрт дарагдаад байсан Балахилия нарт тусалдаг. Тэгэхээр нэг нь тусч нөгөөх нь тусч биш. Тиймд хоёр дүр байна. Тусч зантай Гаруда бол ёс суртахууныг номлосон зохиолын баатар юм а. Тэр хүнд туслана гэдэг чинь ёс суртахууны зохиол ихгүй юу? Гэхдээ нийгмийн сайн сайхан болсон итгэлцлийг эвдэдэг балагтай хүмүүс бий. Хэрэг төвхт ороод байгаа хүнд тусалсан өөрөө хэрэгт ордог явдалч бий. Жишээ нь манай өмнөд хөрш хэнийг нь хэрэг төвхт ороод газар унтсан байх юм бол тэр хүнд ойртож оролдож татаж хангаж болохгүй. Яагад гэвэл одоо өгцөн байх юм бол тэр таны нөгөө нэг гэдэг эдис тэнд байсан ч гэдэг юм уу, таны гутлын мөр тэнд олдсон ч гэдэг юм уу, тийм байдлаар одоо юу гэдгийг таал тэр хүнийг алсан байх ч гэдэг юм. Тиймэрхүү юм болчих гээд байдаг байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө бол янз бүрийн гайтай юм явж ивэл Индра явагдж ивэл тийм үү? Индра бурхан шиг одоо юу гэдгийг зүгээр хараал өнгөрөх хэрэгтэй байхгүй. Тий. Яг жоохон тийм логикоор бодох юм бол. За өөх өгсөн хүнтэйгээ өглөө босоод заргалддаг буюу эртний үг штэ. Эртнээсээ тийм байсан гэх гэдэг. Авснаа юм болгож чаддаггүй. Өгсөн зарсан хүний буруу гэж маргах, эргэж бутсан, заргалдах хүмүүс бий. Жишээ юу гэж болох вэ гэхээр нэг машин зарсан. Тэгээд нөгөө машинаа авч яваад юм мөрөгчсөн. Тэгээд энэ машины чинь тоормос муу байсан ч гэдэг юм нэг тиймэрхүү юм ярьдаг хүмүүс байж болох юм. Тэр тоормос энтри чинь одоо шалгаж авах хэрэгтэй байхгүй. Тэгээд авсан өгсөндөө үлзийтэй юм болсонгүй гэж хэрүүл урал болдог ч юм уу. Тийм байж болно тийм үү. Тэгэхээр тийм Балахилия шиг хүмүүс байдаг гэдэг нэг балагтай хүмүүс. За Балахилия нар зөвхөн нарны гэрлэр хоололдог. Нүгэлгүй ариун гигантнүүд гэж байгаа боловч ууртай, хараалч, хэрэг төвөг тарих шинжтэй. Тэд нэр одоо хэрэг төвөг тарьсан л үстэй. Хэрэг төвөгт орчгодог, биеийн ирчгүй, арчаагүй амьдралтай гэмээр зохиолын дөрүүд юм а. Балахилия юуг надад санагдуулдаг гэхээр энэ хотод байдаг нэг арх угаад мөнгө гуугаад байдаг гуйлгчнуудтай адилхан одоо юу гэдгийг юм шиг санагддаг. Жишээ нь манай эхнэр одоо нэг арх уудаг тийм аваад мөнгө шиддэг байсан байхгүй. Тэгээ нэг удаа жоохон хурдан одоо юу гэдгийг гарсан юм байна л да хажуугаар нь. Тэгсэн чинь муу гिचи энэ төр гэсэн байхгүй. Тэгэхээр тэр үгийг сонсчоод түүнээс хойш ерөөсөө тэр хүн дахиж мөнгө өгөхгүй байхаар шийдсэн байдаг. Тэгэхээр Балахилия нар нь болохоор нэг тиймэрхүү юм байхгүй. Нэг гим хоргүй юм шиг мөртлөө ингээл заваараал сууцгааж идэг нэг тийм бидэнтэй адилхан юм шиг те хүчтэй хүмүүсийг харахаараа нэг юм араас нь хараал хилчих гээд идэг ч юм. Тиймэрхүү хүмүүс шиг л байдаг. Өөртөө болохоор гимгүү цагаан хүмүүс шүү дээ тийм үү. За Гарудагийн домг нь аянганы эзэн Бурхтын хаан гэсэн бурхантай Гаруда зөрчилдсөн тухай юм. Зохиолынх нь яг гол утга санаа нь тэр аянганы эзэнтэй зөрчилдсөн тухай юм байна. Харин энд Вишну хэмэх бурхан завшсан шиг байна. Завшсан Вишну. Өөрөөр хэлбэл альва үлгэр домог бичигдэхээс өмнө бичиг үсгээр тогтоол болохоос өмнө аман ярианд урсаж байж
улам баяжих эсвэл алдарших шинжтэй болж ирэх тэр мөчөд Вишну бурхныг шүтгчэд Гарудаг Вишну бурхны хөлөг болгож бичсэн шиг байна. Гаруда Вишну бурхны хөлөг болсон энтер гэсэн яриа нь болохоор зохиолт нэг их чухал биш байгаад байгаа байхгүй. Гэтэл чинь тийм л болчихсон ч гэдэг юм тий. За хар ухаан аргад мэрэгэн болбол их хүчтнэгч хуурч боол болгон зарахад юр хэцүүгүй. Хангар чуу деми их хүчтэй боловч хууртаж Вишнугийн унлаг болсон үлгэр мэт Эрдний сан Субашид 17. Энэ Эрдний сан Субашидыг бичсэн хүн энэ үлгэрийг одоо үзээд тэр нэг л шудраг бус байгааг нь одоо юу гэдгийг ойлгодог ч юм уу тий. Зүгээр л нэг арга зааж өгөөл тэгэл насаараа боолчлуулдаг тийм болгож байхгүй. Гаруда Вишнуд одоо юу гэдгийг зүтгэхтэй дуртай байгаа. Яг бол хамгийн дээд одоо бурхан тэнд зүтгэх нь одоо юу гэдгийг нэр төрийн эргэж гэдэг юм боддог ч юм уу. Тэгэл явдаж яадаг ч юм уу тий. За зохиолын гол зорилго нь эхэндээ бороо хур орох үед аянга цахихаас гадна яагаад хүчтэй салхи шуурга эвдрэл сүрэл гардаг. Тэр салхи шуургыг хэн үүсгдэг тухай байсан болов? Одоо нэг яагаад ингэж аянга цахиад байгаа, яагаад ингэж ийм шорон шуурга тавиад байгаа нь те зүгээр л аянга захихгүйгээр сайхан зүгээр ингэ борооны туслууд айгүй зөөлөн орж идэг тийм ертөнц яагаад биш юм бэ ч гэдэг юм уу те. За хар салхи гарч эвдрэл сүрэл болвол Гаруда буруутай байхаас гадна Вишнуч буруутай болох юм. Тийм үү? Гаруда ингээд салхи үүсгээд шуураад хамгийн сүрүүлээд байгаа хас гадна эзэн Вишну нь бос буруутай гэж таарах нь шүү дээ, тийм үү? Вишну Гаруда хоёр хамт явдаг буюу Гаруда байгаа газарт Вишну байна, Вишну байгаа газарт Гаруда байна. Мөн аянга цахилгаан Индра салхи шуурга Гаруда хоёр хамт явдаг л гэсэн тийм санаа. За Хинду шашин эртнээс чанд баримталсан захирагдах ёсны хатуу кастинг зинда тогтолцоог зөвтгөх үндэслэлийг номлосоор ирсэн. Гэхдээ Гаруда бүтээгч эзнээс заяасан хүчтэй, зоригтой, дайчин баатар хичээл зүтгэлтэн учраас өөрийн төрлийн кастыг бурхтад ойртуулж чадсан гэжээ. Гэтэл чин Гаруда нь болохоор бас дээд гаралтай байхгүй юу? Гаруда яах аргагүй дээд гаралтай тэр одоо Парапати билүү те тэрний хүү байгаад байгаа байхгүй. Тэгэхээр чин энэ нэг тийм одоо гэдгийг каста дээшлүүлсэн явдал биш, зүгээр л нэг тийм сонь үлгэр болчдөг байхгүй юу. За би ингээд зинда гэсэн үгийг аягүйх яриад байгаа. Тийм учраас зинда гэсэн үгийг тайлбарлах хэрэг гарч байгаа юм. Зинда гэсэн үг нь орос хэлний ZNAT буюу знат язгууртан гэсэн үг юм. Бид нэр яг хөдөө зинати гэдгийг зиндал гэж яриад байгаа байхгүй юу. Тэгэхээр зинатаараа буюу зиндагаараа сууцгаад гэх юм. Чи язгууртан бол би ч гэсэн язгууртан тэгэл хамтдаа сууч гэдэг юм те. Язгуур гэдэг нь болохоор юу гэх юм бэ? Хийдэг ажил юм шиг байна тийм үү. Тэгэхээр малчинтайгаа сууна гэдэг шиг тиймэрхүү юм. За мөн монгол хэлэнд байр суурь гэсэн утгатай байдаг нь орос хэлний чинтэй холбоотой юм. Чин гэсэн үг байдаг. Тэр нь болохоор нэг тийм албан тушаалын зэрэг дэв гэх гэдэг чин гэдэг нь. За англи хэлний каст гэсэн үг байдаг. Одоо кастын тухай ярьж штэ тийм үү? Зэрэг дэвийн тухай. Энэ цутгуур эсвэл хевлэх гэдэг нь ямар нэгэн хэвэндэл байгаа. Тэр хэвнээсээ гарч болохгүй гэсэн мэгээр байдаг. За англи хэлний нийчээ зай завсар хорогдох байр хонхор давцсан гэсэн нэг тийм үгийг араас нь уншаад че тэгээд энэ ихгүй юу дотор гэсэн үг энэ гэдэг нь. Тэр нь чин буюу монгол хэлэнд бас чинда гэдэг юм зинда очих гэдэг байхгүй юу. За тэр ниш гэдэг нь болохоор зогсоол буюу stand зиндач гэдэг юм тийм тэр би тэнд зинтач гэдэг нь тиймэрхүү юм байгаа гэсэн. Тэгэхээр энэ ийм нэг ухаан хайцсан юм л одоо зинда гэх гэдэг. Тэр би ингээд нэг бурхан байлаа гэхэд надад нэг тийм тавиур хэрэгтэй байгаад байдаг. Нэг зогсох газар хэрэгтэй байгаад байдаг. Орших газар хэрэгтэй байгаад байдаг. Тэгээд бусад хаана байрлаж ийн гэж. Тэгээд нөгөө нэг яамны ажилтнууд гэхэр чинь яамны ч юм уу эсвэл нэг төрийн ажилтнууд гэхэр чинь нүхний ажилтан гэмээр сонсдог байхгүй орос хэлэн дээр. Тэгэхээр яам гэдэг бол яах аргагүй нөгөө нүх байгаад байгаа байхгүй юу.
Тий. Тэгээд яамны ажилтнч гэдэг юм уу, төрийн ажилтан, төсвийн ажилтан гэдгийг орсоор чиновник гэдэг байхгүй юу? Тийм тэр чин дотор л байгаа, нүхэн дотор л байгаа хүн гэх гэдэг. За. Энэхүү кастын тогтолцоог аянганы эзэн Индра бурхан шийддэг. Зевс бурхан одоо хүний одоо юу гэдгийг тэр кастыг зиндаг шийддэг байх нь шүү дээ. Зохицуулт байдаг гэж үздэг байна. Хинду шашны хамгийн дээд бурхан нь Вишну, Брахманар гэж байгаа боловч энэтхэг үндэстэн Индия, Хинду шашин Хиндуч гэдэг юм нэ. Энэ Индра бурхантай холбоотой байдаг. Өөрөөр хэлбэл тэр үндэстэн тэр аяараа л Индра бурхан гэсэн маягаар шашны ч бас Индрагийн шашин гэсэн маягаар байдаг. Гэхдээ тэн дотор л ямар нэгэн байдлаар Вишну, Брахман хоёр бас байдаг байна. За Монгол оронд Гаруудагийн домгийг улс төрийн шинжтэй ашиглаж Манч хаттын луугийн даргал могоон хорлолоос хаалтан дотор ихийг их орноо тий хизээ нэгэн өдөр салахыг бэлгшээж байсан юм. Одоо тэр эртний хүмүүс одоо бидний одоо юу гэдгийг эрхчлөөг олж хараасай л гэмээр л байгаа байхгүй юу. За Гаруда нь халах Монголд улс орны дархан байдал, үндэсний эрх чөлөөний биелэг тэмдэг, үндэсний онцлог, соёлын салшгүй нэг хэсэг болсон юм аа. Тэгэхээр нэг тийм гарид гээд амтан байдаг. Тэгээ бид нэр одоо юу гэдгийг ийм тийм соёлыг бүтээж байгаа гэл ингээл ерөнхийдөө нэг тиймэрхүү юм болсон гэх гээд. Учир нь энэ жоохон өөрчлөгдөж явна заяа. Христийн шашинтай байсан Тойролван хааны суудаг байсан газар шүтдэг богд уулынх нь хойд хормоод хүн чулуун хүндийд энэ газрыг хүн чулуун хүндий гэж нэрлэдэг байсан байдгийг. Монгол улсын нийслэл Улаанбаатар хот байрлаж байна. За боог буюу боох монголоор бас бүх гин бурхан гэсэн утгатай славян халах монгол хэлэнд орших үг юм а. Халах монголчуудын бурханы шашны тэргүүн нь богту гэсэн цолтой байдаг нь богд уулын эзэн савдаг нь Гаруда эсвэл Гарудатай төстэй гэдэг нь тухайн христийн шашны үлдэц юм а гэх гэдэг. Ирэх биш Тойрол бангийн ард иргэд халах монголчууд бидний өвөг юм а. Тэгэхээр тэр Тойрол бангийн үед амьдарч байсан хүмүүс энэ газар нутагта мэдээж амьдарсаар л ирсэн байгаа. Тэгээд бидний халах монголчууд бас л тэгээ одоо юу гэдгийг үр хүүхэд нь бэж таарна гэх гэдэг. Тэгээд өвгүүд бол яг хөтэ зарим нэг нь христийн шашинтай байсан байхгүй юу? Тий. За бидний боог бол еврейн шашны Игова арабын аллах биш гэж маргамаар байд юм а. Бурхан бол Игова биш, аллах ч бас биш юм а гэх гэдэг. За эл тэнгэр гэвэл эл гэдэг чинь бүх юм тийм үү? Тэгэхээр бүх тэнгэр бүх бог гэдэг чинь бидний хувьд нэг иймэрхүү л гэх гэдэг. За зураг тавьсан байна. Гаруда байгаа газарт Вишну байна. Гаруда байгаа бол Вишну байна. Гаруда байгаа бол Индра бурхан байна гэдэг юм тийм. Тэгэхээр тэн дээр байгаа нэг нөхөр болохоор эхэндээ Вишну байсан. Эсвэл богту байсан байгаа тэгэхгүй. Сүүлд буддын шашин орж ирээд буддаа болгоцсон гэхэд. За сүүлд буддын шашин гарч ирж Вишнугийн байр суурийг буддаа эзэлсэн байна. Матар могоо зэрэг лусын таслал луусын амьтад хүн төрөлхтнийг өсөн дэвчгэд саад болсон дайсан байлаа. Ингээд нэг уснаас ингээд хүн төрөлхтний ингээд соёл иргэн шил чинь голыг дагаад ингээд өсөж хөгжин. Түүнд голд юу байдгийг матар байдаг. Тэр матрыг яаж алж устгах вэ гэж. Тэгэл одоо эртээр үед болохоор нэг усанд явсан одоо энтхэг оронд ч одоо л байдаг. Усанд явсан эмэгтэйчүүд матарт өртдөг тийм үү. Тэгэхээр матрыг алж устгах хэрэгтэй байдаг. Тэр лусын амтан хамаагүй тэр могоо олоос бас л хүүхдүүдийг ингээд юу гэдгийг хазчих нь хорлчих нь тийм үү. Тэгэхээр чин тэр хортонгуудыг устгах хэрэгтэй байдаг. Соёл иргэншлээ авч явъя гэвэл. За харин Гаруда бол тэдний тоо толгойг цөөлж байдаг аврагч юм а. За энэ сармөгчин болохоор одоо бидний өвөг дээдс гэмээр л харагдаж байгаа хгүй. Тэгэл голын эргээс ус авах гал очингууд нь матар хав гэж авчиж байгаа. Тэгээд матар шиг амтныг бид нэр шүтэх ёстой юм. Могоо шиг амтныг бид нэр шүтэх ёстой юм. Үгүй шүү дээ. Үгүй шүү дээ. Тэр хортон дайсан л гэж харах ёстой байхгүй юу? За зураг тавьсан байна. Нөгөө нэг
хүрэл зэвсгийн үед ингээл Вишнугийн хөшөөгөл айхтар том юмнууд байдаг байсан байгаа юм. Сүүлд болохоор энтгэг орон буддын шашинд ороод тэгээд буддагийн хөшөөнүүдийг хийдэг болсон байгаа. Буддагийн хөшөө болохоор тэр Вишну бурхны унд чивтж байгааг бол дуурайдаг байгаа да. Энд болохоор нөгөө нэг Камбожид болсон коммунист нөгөө нэг хувьсгалын зураг байгаа даа байхгүй юу. Тий. Тэгэхээр буддагийн юу гэдгийг номлолоор болохоор үзэн ядалтаараа зогсоодгүй нөгөө нэг хүчирхийллээр зогсоодгүй энэ төр гэсэн юм ярьдаг байхгүй юу. Гэтэл чин Вьетнам улс байдаг тийм үү? Вьетнам улс юу яачих чам? Америкуудын дайралтыг зогсоож байгаа. Тэгээд Маогийн дайралтыг зогсоож байгаа. Тэнгуутаа энэ хажуу хөрш Камбожид улсаж болж байгаа энэ хүчирхийллийг бас очиж зогсоож байгаа. Тэгэхээр Вьетнам улс нэг тийм юу гэдгийг сонин аврагч тий эрх чөлөөний төлөө тэмцсэн тийм хүмүүс байдаг. Тэгэхээр энэ Камбожид болж байгаа хүчирхийллийг Вьетнамчууд хүчирхийллийн хүчээр бас зогсоосон байдаг. Цэргээ оруулаад тэгэл дайтаал тэр Пол Потыг зайлуулж байгаа байхгүй юу. За тэгэхээр хүчирхэгэл байх хэрэгтэй байгаад байгаа юм. За улс үндэстэн бүр Гарудаг янз бүрээр дүрсэлдэг байжээ. За яаж дүрсэлдэг байсан юм? За нэг юм хоёр толгойтой бүргэдийн зураг тавьсан байна. Мэдээж дээр нь будадаа байгаа. За зураг Шинжааны газар нутагт суудаг байсан эртний буддистууд одоо энэ уйгуруудын өвөг дээдс мөн үгүй юу гэж маргамар байдгийг. Юу ихэр чин уйгурууд чин бидэнтэй хамт ингээ нүүдлээд тийш газар руу орцсон байхгүй. Өмнө нь юу байсан юм мэдэхгүй шүү дээ, тийм үү? За буддистууд Гарудаг хоёр толгойтой дүрсэлдэг байв. Тэгээд тэр цаана Месопотам ч юм уу одоо Персийн газар нутгаас ирсэн хүмүүс буддын шашинтай байхдаа Гарудаг хоёр толгойтой бүргдээр дүрсэлдэг байсан байна. За тэгэхээр Орос улсын хоёр толгойтой бүргэд бол Гарудагийн нэг төрөл гэж хэлж болох юм. Манай хойд хөрш бол хоёр толгойтой Гаруда тийм үндэстэн байх нь. Эдгээр дүр зургийг хараад ямар ч Гаруда ирж аварсангүй шүү дээ. Тийм үү? Бид нар ч одоо нэг тийм могон хордлол луугийн дарлалаас гарах гад Гарудаг шүтээдсэн чинь ямар ч Гаруда хурж ирж тусалсангүй. Харин ч Баатар цагаан хаан эрх мэдэл хүчнийх нь бэлэг тэмдэг болсон хоёр толгойтой Гарудатайгаа хамт үгүй болсноор манай халахын нутагт эрх чөлөө гэдэг нь зохих ёсоор ирсэн юм биш үү гэж асууж болох юм. Тэгэхээр Оросын нөгөө нэг хувьсгалаас болоод одоо энэ хойд хөршийн хоёр толгойтой Гарудаг авч хайсан байдаг. Тэгээд энэ Гаруда мөхснөөр бид нар одоо юу гэдгийг коммунизм социализмтэй танилцаад эрх чөлөөтэй болсон гэх гээд байгаа. Тэгэхээр Гаруда биднийг аварсан юм уу гэсэн маягаар асууж байгаа юм л да. За тэгэхээр дэлхийг өөрчилсөн Франц Оросын хувьсгал. Франц Оросын хувьсгал нь болохоор хаан зайл. Ерөөсөн хаан тэр одоо юу гэдгийг тэр бурхантайгаа хамт зайлаач гэдэг юм. Тиймэрхүү байгаа байхгүй юу. За эсрэгээр юу гэж хэлж болох вэ гэхээр Бээжин төвтэй Биян хятадуудаас Богд хаант Монгол улсыг аварсан Гаруда баруун өнгөр нэг эс тооцвол дээрх үг зөв юм аа. Гэтэл чинь бас нэг тийм баруун өнгөрнө гэдэг хүн байдаг хгүй юу. Тэр хүн чинь бас тэр хоёр толгойтой бүрэгдтэй сүлдтэй тэгэл ингээл дайрч орж ирэл бас Монгол орныг чөлөөлөд байгаа хгүй юу. За Оросуудын тухай нэг ярмаар байгаа юм. Тэгээ Орос маягаар үр хүүхдүүдэд өсгөх тухай ярмаар байна. Энэ миний үг биш шүү. Russian Dolls киноны нэг үзэгдэлд ээж охин хоёрын өсчний газар сууж байхдаа хоорондоо ярьдаг. Охин нь хідэн шалгалт өгч үзээд ээжээ би хуульч болж чадах юм шиг байна гэж хэлвэл ээж нь хэн тэгээ тэр хуульчийн сургуулийн төлбөрийг төлөх юм гэж асуудаг. Энэ нь баруунд байдаг pull the rug out from under someone's feet буюу хин нэгний хөл доороос хевсийг нь суг татах дэмжихгүй байх гэсэн хэлцтэй адил юм болж охин уйлдаг. За ээж нь юу гэж зөвлөд байгаа юм бэхээр дуугу бие үнэлээд мөнгө олоотхоо юу хуулийн их сургуульд суух гэдэг юм тий. За халдан дотор баруунд хүн хүссэн сургуулийнхаа төлбөрийг олж чадахгүй байна гэж юу бэдий. Хайгаад хичээгээд оролдоод үзэхийн оронд Оросын харгас халдан дотор коммунизм социализмын түүх
сэтгхүү хувьд шархалсан. Травматай. Чи өөрийн амьдардаг орчноо харал та. Би чадахгүй гэх мэт гутранг сэтгхүүтэй өндийж дээшлэх чадваргүй. Хаалтан дотор кастинг гэмээр хүмүүсийг бий болгосон байдаг. За тэгэхээр нэг тийм коммунизм, социализм чинь даралсаар хагаад нэг тийм гутран сэтгхүүтэй хүмүүсийг бий болгодог байна. Хүн гэр бүл ойр дотны хүмүүсийнхээ төлөө зүтгэдэг. Энэ натурал зан авирыг коммунистууд хагалган буталгаж айдас хүйцээр дүүрэн битүү нийгмийг бүтээдэг. Битүү нийгэм гэдэг нь хамаг ажил амьдрал нь тухайн нийгмээс хамааралтай байхаас гадна эсэргүүцэх, дургуутслыг илэрхийлэх, гарах эсвэл ямар ч амьдрах боломжгүй болгодог тийм нийгэм юм аа. Жишээ нь энэ лалын шашинтай улсууд ч ер нь битүү нийгэмтэй. Хэрвээ лалын шашнасаа гарна гэх юм бол чамаг алан шүүч гэдэг юм. Тийм л юм байхгүй. Тийм. Тэгэхээр чинь энэ юу болоод нөхөн Еговагийн хараад яваад байгаа байхгүй юу? Жишээ нь хойд солонгосыг хар. Магадгүй хойд солонгост таны магтан сайшааж байсан хүн хэрэгтэн болвол таныг ч гэсэн ойр дотны хүн хамсаатан гэж цоллон шийтгэж болох юм аа. Тиймээс хардалт сэрдэлт ихтэй коммунист нийгэмд хүмүүс жинхэнэ нөхөрлөл байдаг гэж итгэхээс тийм үү? Айж жинхэнэ нөхөрсөг байдал үгүй болдог. Төдийгүй бусдад туслах charity гар сунгах хандив тусламж өгөх явдал үгүй болсон байдаг. Яагаад хандив тусламж өгөх одоо юу гэдгийг тийм зүйл үгүй болдог гэхээр мөнгө чинь чинийх биш. Тийм үү? Нам төр засгийн мөнгө чи ерөнхийдөө тэр цалингаараа юу хандив тусламжийг одоо ядуусыг одоо юу гэдгийг төр засаг аваад явчин чи юу тэр хандив тусламжийн ажил хийгээд байгаа юм гэдэг. Тийм байдаг. За коммунистууд бол эцгийгээ барьж өгсөн хүүд хөшөө босгодог улс. Павел Трофимович Морозовын хэргийг хайж үзээрэй гэж байна. За та нар Павел Трофимович Морозовын хэргийг хайж үзэж болох юм. Хүүхдүүдийн мөрөн дээр гараа зөөлөн тавиад эцэг эх чинь нам төр засгийн эсрэг үйл хийж байвал багштаа мэдэгддэг юм шүү гэж хэлж байсан багш сургууль хүмүүжүүлэгчид нь хорвоогийн хамгийн хорон муу хүмүүс байсан юм аа. Украин гаралтай Америк зохиолч Михаил Малис Жан гэж Малис тэр Жан хонтон. За нэг тэгэр чинь сүүлийн үеийн хавьд нэг Украин Оросын дайм болоод одоо тэрнээс болоод одоо юу гэдгийг айгүйх тийм одоо юу гэдэг Украин Орос гэсэн тийм бичлэгүүд байгаа. Тэрийг үзээд би тэгээ одоо юу гэдгийг хэрэгтэй гэснийг нь олж аваад идэх юм. Тэгэхээр тэр жоохон Оросын коммунизмыг шүүмжилсэн тийм интернетээр их байгаад байгаа юм. За Гаруда христчин, исламист, коммунист, социалист хүн шиг улс орныхоо дарлагдсан гих цаашлаа дэлхийн бүх дарлагдсан хүмүүсийг аврах гээгүй юм. Энэ христчин, исламист, коммунист одоо юу гэдгийг үзэл бодлын хүч нь энэ үзэл бодлоо хүн болгонд тулгах ёстой гэсэн одоо хүсэл дээр байдаг, тийм үү? Тийм хүсэл байхгүй шашин бол одоо юу гэдгийг өсөн дэвчихгүй юм шиг байгаад байдаг, тийм үү? За гээгүй тийм үү? Харин ч аминчхан үзэл гаргаж төрүүлсэн гихийг мөн өөрийгөө л боолчлолоос аврах гэсэн юм. Энэ нь хүний бурханаас заяасан буюу натурал байгалийн зан авир юм аа. Би ихийг л аварна, их орноо л аварна гэсэн нэг тийм аминчхан үзэл. За Монгол оронд ихийн хайр ариун гэдэг мөн хүүхдийн ихээ гих хайр түнэс дутгааргүй ариун юм шүү. За энд христчин, исламист, коммунист, социалист үзэл сурталыг дурдах болсон шалтгаан нь Еговагийн ер нь үзэл бодлыг дурдах болсон шалтгаан нь дарлаач болон залтай этгээдүүдтэй тэмцэх хэрэгтэй. Тэд сайнаа үзэхгүй гэсэн үзэл ураа Гарудагийн домогт мөн байдаг гинэ. Мэдээж энэ ураа альва баатарлаг зохиолын гол найрлага юм аа. Баатар ийм өрөө байж ижил баатарлаг зохиол байж та одоо энэ залтай этгээдүүд байна тэдэнтэй бид нэр тэмцэх ёстой гэсэн зохиол бичиж байгаа бол тэр нь баатарлаг зохиол. За зургийг жоохон багасгачих. View 150. За эцэг их дээд үе чинь чадлагүй дорой байж болно. Гэхдээ тэднээс мэдлэг чадлын хувьд илүү гарахыг ирмэлцэх нь зүйтэй бас хэрэгтэй. За нэг зураг тавьсан байна. Мэдээж чи бидний буйнаар л хүн болсон гэсэн үнэн үгээр дарамтлах эцэг их бий. Хаалтан дотор эр хүүстэй төрсөн
чи одоо миний ил буйнаал эр хүн болсон ч гэдэг юм. Боловсралтай болсон, мөнгөтэй болсон бусад хүмүүс чамааг биднээс илүү дарамтлан штэ. Эцэг эхийнхээ үгэнд үгсэндээ яадгийн ч гэдэг юм. Тиймэрхүү гих мэтгүүр утга учиргүй дарамтлагдаг, үг хайдаг эцэг их би. Ийм эцэг ихтэй бол жоохон бас харамсалтай байгаад байгаа юм. За зураг тавьсан байна. Тийм бурхны манааж черубим гэж байдаг. Черубим. За тэр артлынх нь ийм гэсэн хэсэг нь англи хэлний им айны буюу олон тооны л гэсэн утгатай дагавар байдаг. За черуб гэсэн үгийг энэ одоо семит үг байхгүй юу? Тэр ойрхот орнуудын семит үг. Араас нь уншина. Тэгэд бүрээч гин энэ үгийг бүргэд гэж хэлж болох боловч ихэвчлэн монгол хэлэнд берс гэдэг вэ. Берс гин б ир ис байхгүй берс. За тэгэхээр энэ черубим гэдэг нь болохоор энэ христийн шашинд байгаа энэ яг арабих биш тийм үү? Энэ персийн одоо уламжлаад агаад энэ персийн исламын шашинд бас байгаад байгаа Ираных гэсэн үг шүү дээ тийм үү? За энэ тэр цаад арабууд нь болохоор ийм хөшөө харахаараа одоо гэдгийг нураачих гэдэг. Арабууд бол үнэхээр тийм соёл боловсралгүй гэмээр хүмүүс байхгүй юу? Тэр шашнаал чухал гэж боддог. Энэ хөшөө бол ямар ч хэрэггүй ч гэсэн маягаар. За берс гэсэн үгийг ямар учиртай вэ гэвэл тийм шатрын дүрмийг мэддэг. Одоо хүүн ингэж яваад тэр одоо дэлхийн эцэст хүрэх юм бол берс болчихдог. Энэ нэг юм утгагүй юм шиг тийм үү? За энтгэг оронд шатар үүссэн бөгөөд Индра бурхны тоглоом буюу Сакка Деви бурхтын хаан гэж байгаа. Шаах Дева одоо энэ Перс Иранд ирэхээр тэр Сакка нь болохоор шаах болж байгаа. Хаан Девагийн буюу бурхтын хааны тоглоом гэдэг. Энэ болохоор шаах буюу Сакка Деви. Тэгээд энэ хажуудлах нь бидний хэлдгээр берс гэхгүй юу. За тоглоомонд хамгаас хүчтэй барс буюу берс байх бөгөөд сул дорой гэмээр хааныг хамгаалдаг. Хаан сул дорой нэг л алхдаг. Тэгээд нэг ямар ч хэрэгтэй юм бэ гэмээр байдаг байхгүй юу. Хаан ямар хэрэгтэй юм бэ гэхээр энэ одоо тэр Ленин багш Ленин гуай одоо юу гэдгийг хувьсгал. Тэгээд тэр хувьсгалыг нь одоо юу гэдгийг голцоо одоо юу гэдгийг гардан явуулж байгаа Сталин хоёртой харьцуулж болох байхгүй юу? Сталин үнэхээр хүчирхэг байна. Гэтэл ч нөгөө нэг Ленин нь яасан зүгээр л утга учир нь болол өнгөрцөн байхгүй юу? За тэгэхээр тэр хаан байх нь илүү утга учиртай гэх гээд байгаа. Мэдээж тэр хаан нь Сака буюу Индра юм. Берс нь Гаруда байхгүй юу? За энэ бол энтгэг орноос орж ирсэн. Энтгэг оронд үүссэн ямар ч тэр исламын шашин машинтай холбоотой зүйл биш байдаг. За зураг тавьсан байна. Энэ бүлэг дээр болохоор нөгөө нэг байр суурь, орон гэрийн одоо эзэгтэй нар Очирис гэсэн бурхныг хаан ширээнд нь залдаг. Өмнө нь хуурай, цөлийн Сет бурхан хамаг юмыг эзлээд юмыг сүрүүлэх шинжтэй болж ирэнгуут Очирисыг одоо буцаад сэргээж залдаг гэсэн Египтийн домог байдаг. За Очирис явсаар еврейн шашинд Иегован болоод христийн шашинд болохоор Иеговагийн хүү Иесус болоод хамгийн утга учиртай зөв зүйтэй эзэн хэмээгдэх болжээ. Тэгээд тэр берс буюу гардууд нь ингээд нэг хоёр талд нь бас байдаг байгаад байгаа. За энэ одоо юу гэдгийг хоёр гард их нэртэй халах Монгол эрхэм байна. За эзэгтэй нарын хувьд хамгийн чухал эрхэм бол мэдээж гэрийн эзэн байд юм а. Бидний хаалх монголчууд энэхүү дэлхий дахинтай холбоотой түүх соёлоо ойлгохгүй байх. Бусдын үгэнд орж халах бол харамсалтай юм а. Тэгэл одоо юу гэдгийг гард бол юм утгагүй учиргүй одоо гадны соёл мойлгаал ингээл янз бүрийн юм ярил маш эртнийхээ соёлыг одоо юу гэдгийг шүүмжлээлээдэг нэг тийм тэгээ бөө гэсэн одоо юу гэдэг бөө мөрөглөх чухал байсан ч гэдэг юм. Тийм одоо юу гэдэг нэг тийм тархины тураалтай хүмүүс бас байгаад байгаа. Би өмнө дурдсан санагч энэ өмнөд бүлгүүд дээр. За өнөөдрийн хувьд нэг юм байна.
Анхаарал тавьсанд баярлалаа.